Эхнэрийн хамт төсвийн байгууллагад ажилладаг. Сар бүр өрхийн хэрэгцээндээ зориулсан дараах нөөцүүдийг их хэмжээгээр ашигладаг байна. Үүнд ус, гэрэл, хүнсний хэрэглээ, машины бензин, бичиг цаасны хэрэглээ, утасны ярианы төлбөр зэрэг сардаан 500-аас 600 мянган төгрөгийг хэрэглээний зарцуулдаг. Бас агаар муутай учир шинэ агаар жуулагч авсан. Мөн тэр гэр бүл хөөрхөн дүүтэй болсон. Бүгдээрээ баяртай. За хийсэн бишсэн. Тэгвэл алхам нэг ажлын улсны алхам нэг болсон. Түрүүч дууссан баг маань зааврынхаа дагуу аймагуудаа газрын зурган дээрээ барьшуулах хэрэгтэй. Дууссан магууд гэдэг байгаа юм. Тэдний гэр бүл хөөрхөн төдий болсон бүгд баяртай байлаа гэдэг бүгд баяртай байлаа гэдэг бүгдэд ганц жагтай байгаа ганц жагаар хязгаар зориулсан. Цаасаа
санааны нийгмийн эдийн засгийн өнөөгийн хөгжил гэсэн хэлийг боддог байна. Монголын эдийн засгийг бүрдүүлж буй хүчин зүйлс юм. За тэндэг чиглэл манай сууж хөгжих. За сууж хөгжихэд боловсрол гэдээ авч явж байгаа юм тийм ээ. За боловсрол миний балаа хөрөнгө оруулалт. За өөр юу вэ? Өөр хин яг санаа. Үйлдвэрлэл. Цаав. Уул уурхай. Монгол орны хөгжил. За энэ хөгжил нөлөөлөд байгаа хүчин зүйлс. Хүн өөрөө. За хүн өөрөө. За мэдлэг боловсрол давсж байна. Энэ давцсан. Эдийн засгийн нөхцөл байдал. За эдийн засгийн нөхцөл байдал. Ямар нөхцөл байдал? Жилдээ хэлээрээ. Багшаагаа хэлээрээ гэж. За хэлээрээ гэж магадгүй гэсэн хамгаалал гарч байна. Буцалтгүй туслам. За зээл буцалтгүй тусламж яаж авах юм бэ тийм ээ? За тэгвэл эдгээрүүд бол та нарын саяны дурдж байгаа зүйлүүд бол мэдээж Монголын эдийн засгийг бүрдүүлэх хүчин зүйлсүүдийн нөлөөлөх хүчин зүйлсүүд юм уу? Эдгээр нөлөөлөх за миний бодлоор худалдаа нэмэ. За худалдаа нэмэ. Алдар нэр. За худалдаа нэмэ. Арилжаа. Гадаад худалдаа хийж байгаа тийм. За тэгвэл эдгээрүүд чинь та нарын нэг саяны та бүхний нэрлэж байгаа эдгээр зүйлүүд маань Монголын нийгэм эдийн засгийн нөлөөлөгч хүчин зүйлсүүд байна. Тэгвэл эдгээр дотроос хэдүүлээ хамгийн чухал гэсэн нэг сэдвээс байна. Ашигт мас биш уур бол. За уур бол гэж бодож байгаа хэрэг харуулъя. За. Татвар гэж бодож байгаа хэрэг юм. За тэгвэл өнөөдрийн Монголын эдийн засгийн нийгмийн эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүд тийм ээ. Түүнээс бүрдээд байгаа нь бол та нарын сайн саналаар гарч ирсэн уул уурхай гэдэг зүйл байна. Тэгвэл багш нь хаанаас нэмээд өөр юу байх дараагийнхаа лист рүү мэдээлэл өгөөд заавал ажиллагаа 3 руу орё.
Тэгэхээр самартай тэмдэглэсэн байгаа зүйлүүдээс бас та нар хамгийн чухал нь өөртөө бодлоо хамгийн чухал гэсэн зүйлээ бас бичиж байна тийм ээ. Өдөө ачих. За дуустал ба дуустал үгээр нь За мэдээлэл уншсан уу? Уншсан. За тэгвэл нэгдүгээр арын дасгалын нэгдүгээр даалгаврыг 5 даалгавар багийнхан. Хоёрдугаар даалгаврыг 2 дугаар багийнхан, гуравдугаар даалгаврыг 1 дугаарыг 3 дугаарыг 1 За нэг нь байрлал тийм ээ. Даалгаврынхаа тоогоо. Нэгдүгээр даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэх юм даалгавраа. За энэ
Дэжийнхэн багаараа маш сайн ажиллаж байна, сайн байна. 5 толгой багийнхан багаараа сайн ажиллаж чадж байна. Хорочингийнхаа 3 мөн зэрэгч билээ мэн. Тэгээ сумаа зачих дараа нь. За 5 толгой багаас бусад багтаа. За энэ цаг дууссан. Дууссан үгтэй. За 5 толгой багийнхан 1-р даалгавар. Асуултаатай уснаа чаг. Улс орнуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох огшоо. Гурван бодлогын нөө гэдэг. Энд дээр болохоор манай ухаан эдийн засаг тэгээд байгаль орчин. За тэгвэл улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлох гурван үндсэн зүйлүүд нь юу ах нь өгдөө? Ухаан, эдийн засаг, байгаль орчин. Санийдөө даатуутай тавхан тэмдэгтэй давтах. Зөв гэсэн учраас аймагтаа гайшуулаарай. За хайрцаг өгье. Манайх мэдээлэлтэй ажиллах нөхөн сэргээлтэхгүй нөөц ухаан. За нөхөн сэргээлтэхгүй нөөцийг ангид нөө гэсэн. За бусад багийн анхаарал. Бүгдээ за энэ нэг дөрөв хатан авч. Ихтэй сурчиг хацаа. Бүгдээ хацаа. За нөхөн сэргээлтэнд хараа ургамал хөрс газар гол нөр. За нөхөн сэргээлтэхгүй хараа ат нүүрс бодлого хаш антон байгалийн хий хайр жон шатах занаар газрын тус гэсэн. За сайн байна. За энэ багийн хэрхэн зүг хийсэй гэдэг хэлэхсээ бас давхар харъя. За шалгараа тань багийн хүнтэй өгөөрэй. За нэгдүгээр багийн алтай надаас мэдээлэл наагараа. Хоёрдугаар багийн ч гэсэн наагаад наачаад бүгд авах. За нэг юм тавдугаар багийн наагараач. За энэ багийн хажуудаж харъя. За нөхөн сэргээлтэхгүй гэдэг дээр нь ургамал, хөрс, газар, гол, нуур гэсэн байна. Хэдэн зүг байна? Үнээрээ. За нөхөн сэргээлтэхгүй гэдэг дээр нь очоод зүүдийн дуурч. Зүгч. За тавлага багийн зүгч. Хэдэн зүг байна? Ургамал гэдэг нь хөрс газар. Зүйтэй. Тэгээд гол нөр гэдэг. За нөхөн сэргээлтэхгүй хараа ат нүүрс.
байж болох баялаг муу. Нэг батар харагдав. Өөрөөр баялагын нэг дуусч болох гэж байхсан. Тэгээд хөдөө аж ахуй гайхалтай байдаг учраас өсч үлдэх юм болчтой учраас нэг юм байна. Зайдлын багцаас сар бич нүгдээ. Өөр хаалт дуусах. Ирээд юм байж таа. Ажил мартамлын нөөц гэж байгаа. Тэр нь дуусах юм байна. Оо ашиг мартамлын нөөц гэж байгаа. Тэр нөөцийн дуусах юм бол Монголын эдийн засгийг бүрдүүлээд байсан 90% маань хангалттай ирээдүйн баталгаад олж чадна. За дараагийнх нь бидний төрөнд хөдөө аж ахуй. Мэдээж уургаар авдуулах юу гэмтдэг үлээ. Юу асуудаг болов вэ? Байгаад өөрөө даус ургамал дахиад урамсан дүүшлэх үү? Урамсан дулаар. За дэлхийн дулаар урамсан дүүшлэх тийм ээ? Хаан гарч болно. Тэгвэл уурхаа минь өөрөө эргээд юутаа хавталтай. Үгүй аж ахуйтайгаа хавталтай буюу илдаатай учраас энэ хоёр маань ирээдүйн 100% хатгатай байж чадна. Хараахан чадна байна тийм. За мөн агуулгад сайн хийж чадсан. Агаар ярьж байгаа. За Монголын эдийн засагт оруулах өөрийн хонь нэмрээ тодорхой багаараа. Бид нар ихтэй хөрхийн эдийн засгийг ярьсан тийм үү? Тэгвэл өөрөөр яг болсон чинь өөрөө бохоод Монголынхаа эдийн засаг ямар үр нөлөө үзүүлж болох боломжтой вэ? Танаас үзүүлэх боломжтой юу? За тэгвэл энэ ихтэй. За багаараа өөрөөсөө онцлог тавьуулаад сурах зургаар илэрхийлж байна. Шүлгээр илэрхийлж байна. Зүрд зүгээр илэрхийлж байна. Өөртөө иштэл зохиож байна. Та нар хэлжтэй хүн хэрэгтнүүдээс гимик боломжтой бол та өөрөө улс орондоо ямар хэмжээний тавьж байна. Тэрийг илэрхийлэх ачааж авах шүлж байна. Зөвхөн шууд тэр зураг зурж болно, шүлэгч болно, бичиж болно. Та багтан багаараа юу яаж илэрхийлмээр юм та өрөө гаргаж болно.
За толгойн нийлүүлээд багаараа ярилцъя. За энэ багийн багаар сайн ажиллаж байна. За чи явж байгаа учраас санаануудаа бичээд ямар тэр мэдээллийг сургалтын хаалтаас авчихсан гэж байна. Ширэглээ өгдөө шүү дээ. Марч сайн байна. Ингээд энийг мартахгүй нэг юм. Наа дуусчихна. Сурч боловсроо одоо бид нэр сайн сурч боловсроо том болоод хүссэн их сургууль дараад ажил мэргэжилтэй болоод ажил хөдөлмөр хэрэглээд дотор төлөвлөөр болъё гэж бодож байна. За дараа нь үлгэр дуурайлал болоо. Ингээл гадаа ингээд гурмаар том болсон хүмүүстэй урд ингээд за хайж юм уу аль сурах юм тах гэж 50 тал гэхэд хамгийн наадахын шиг том хүмүүс тамир татаж болж чинь, гурван тамир татаж болж чинь. Тэгэхээр шигнэл зүйл наа гэж жоох хүмүүс бас ингэж болж магадгүй гэж байна. За тэгээд бусдад туслах. За одоо ингэж маань суулганы хавт юм яаж байгаа. Тэгээд тэднэр туслаад ажил тэднэр туслаад тэгээд яаж нэг хүн тэгээд За энэ жиргэнэ баярлалаа.
оруулах чадах хувь нэмийг манай оройч чамаар хэлцээ. Одоо бид нэр 7 хугацаа шууд байлаа гэж бодоход ачаад 2 удаа бахан олон төрлийн одоо хэмжээтэй болохгүй ус тос ус цахилгаанаа хэмээн цам баброо хэмээн тог цахилгааны мөнгө баг гарна шүү дээ. За тэгээд бас нэг санал хэлсэн хятадаас одоо манай одоо Монгол ахтар дэлгүүрүүд байгаа маш дэлгүүрүүдийн лампуудыг импортын бараа нүүрэн байгаа. Монголын өөрсдийн одоо оруулж байгаа барааг гэвэл одоо цагаан идэ газар нэрэлэн бүрдээ нэг хэмжлэхгүй байх байна. Тийм болохоор хятадас импортын бараа оруулж Монгол орнод заавал багасгах зүгээр дээ. Тэгээд одоо Монголын үнэт эрдэнэс болох мал аж ахуй гэдэг байгаа шүү дээ. Мал аж ахуй болоо хятад хэмжээгээр авах чад одоо хойно ямаа тэр одоо мал хойно ямаага авах За тийм дотоодын үйлдвэрлэлийг дэмжих маань бас Монголын эдийн засаг оруулах бидний хувь нэмэр байх юм шүү дээ, тийм ээ? Гаднаас биш аль болох дотоодын үйлдвэрлэж дотоодынхаа бүтээлүүдийг хэрэглэх юм. За маш сайн байлаа ойлгоо. Багийн шиг. За амттай хийж үзсэн. Нахавараа. Монголын эдийн засагт нөлөөлбөй хүчин зүйлсийг нэрлэе. Хамгийн их буюу 90% үүсгэж байгаа хүчин зүйлс нь юу вэ? Араас нь хөдөө аж ахуй, мондөг, хөдөө аж ахуй байсан тийм. За дараагийнх нь өнөөгийн хөгжлийн төлөв байдлыг судлаа. За төлөв байдал нь ямар байлаа? Кейс дээр гарсан. За ядуу бараа төвштэй гэж үзэж байсан боловч хэдэнээс хойш 2000-аас хойш яг босож ирсэн.
тэгээд ядуудаараа орны тооноос хасагдаад Хасагдаад тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийг авах байсан. Тэгсний үр дүнд ямар их шилжсэн. Аавынхаа аж болох нь тийм. Гэвч дуу. За хөгжиж би эдийн засгийн улс оронд шийдсэн юм шүү дээ. За дараагийн Монголын эдийн засгийн өнөөдөр хөгжих оруулах хонь нэмэр гэж байна. За багш нэндээс харъя. 4 багаас давтсан санаа юу вэ? Хамгийн их давтсан санаа. Боловсрол байна тийм. За боловсрол маань. Тэгэхээр яг ч аргагүй хүн бид нар өнөөдрийн нөгөө ашигт мал. За ингээд хэдүүлээ багуудынхаа нэрийг ноцлохыг харъя. Эдний багийн нэр юу вэ? Танаа багийн нэр юу вэ? Танаа багийн нэр юу вэ? За нэг л баг үлдчихлээ. Ямар нэртэй болчих вэ? Энэ хаана гэдэг юм болоо? За энэ там хаана гэдэг? Аль нэг гэдэг? Аюултай байдаг гэдэг. Эднэд хаана гэдэг? Хайртай. За эднэд толгой хаана байна? Эдрээд оо ямар мундаг юм бэ? Тийм шүү дээ. Хааны толгой байхгүй юу? Тэгвэл ухаан улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлж байдаг хамгийн хязгаарч дуусахгүй баялаг бол хүн өөрөө. Хүн байна гэдэг чинь тэр хүний боловсрол багтдаг. Тэгвэл улс орны нийгэм хөгжлийн өнөөгийн ба хэдийн төлөвийг тодорхойлож хүчин хүн баялаг дахин давтагдашгүй хязгаарч дуусахгүй баялаг минь та бүхэн байлаа. За тэгвэл өнөөдөр хичээл ярих хэдүүлээ бүрхэн төсөв үзсэн тийм. Тэгвэл хэдүүл өөрчлөлтийг нэг хоёр энэ болгоны өрхийн зангаа хэрхэн хэмнэх вэ? 7 хоногийн тооцоог хийж үзье. Тэгвэл энэ 7 хоног танах гэртээ юу авч хэрэглэдэг бүгдийн өмнөх 7 хоног юу аваад хэрэглэсэн? Энэ 7 хоног юу эндээс хэмнэх вэ? Хамгийн чухал нь хоёр зочин найзнуудад өрхийн орлого зарлалыг яг нь хэмнэх тооцоог хийж үзье. Тэгээд дараагийн хичээлдээ За өнөөдрийн хичээлд идэвхтэй сайн оролцсон бүх багууд маань газар нутгийн бүрэн болгосон баг хэмнэх байна. Оо ямар мундаг юм бэ? За 5 толгой багийн хүмүүс, Эрдэнэт багийн хүмүүс, Эрдэнэт багийн хүмүүс, аюул толгой багийн хүмүүс яа? За тэгвэл Монголын минь нутаг дэвсгэр 21 аймаг маань бүрдчихлээ. Бид яах ёстой вэ? Хайр хайр хамгаалт гэж хэлээд хайрлаж байна. Эдний багийн өрөө юу вэ? За тэгээ өөрчлөлтийг өөрлөсөн энэ сайхан газар нутгаа өөрийн бишгэн хайрлаж эдийн засгтаа өөрийнхөө хувь нэмрийг улсын харамдаа оролцуулсан эрдэм мэдлэгтэй сайн хүмүүс болоорой. За хичээл хэвтэ оролцох хэрэгтэй байна.